Сайн мэцхан эрхэм хүндэт үзэгчдээ их хэмж нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ keto diet буюу keto хоолны дэглэм гэж ард иргэдийн дунд яригддаг хоолны энэ өрмөц дэглэмийн талаар ярилцахаар бэлдсэн байгаа. За тэгэхээр keto diet маань сүүлийн жилүүдэд бол ялангуяа бүсгүүчүүд маань нэлээх барьдаг дэглэмийн нэг хэсэг болчиход байгаа. За keto diet гэдэг нь хамгийн энгийнээр хэлэх юм бол нүүрс ус багтай өөхтөөс уургаар баялаг хоол хүнсийг одоо удаан хугацаагаар хэрэглэсний үр дүнд өөхний шаталт нэмэгдэж улмаар одоо биеийн жинхэнэ хасагдах энэ дэглэмийг бол keto diet гэж нэрлэж байгаамаа. За тэгэхээр keto diet гэдэг энэ diet маань бол 1920 онд анх одоо унал таталтанд одоо ордог хүүхдүүд буюу эпилепситэй хүүхдүүдэд зориулж хийсэн ийм дэглэм байгаа. Гэвч одоо 2000 он гарснаас хойш бол дэлхийд даяараа бол keto дэглэмийг бол хвчлэн барьж эхэлсэн. За keto дэглэмийн үед бол хамгийн гол барьж байгаа зарчим нь болохоор нэгдүгüрт бол хоол хүнснээс авж байгаа нүрс усны хэмжээг бол маш бага буюу дөнгөж 5% нь барьж байгаа. За тэгээд хоол хүнснээс авж байгаа уургийг 20% тай. За өөх тосыг бол 75% хүртэл эсгэх замаар одоо авж байгаа энэ үйл явцыг бол хэлээд байгаамаа. Өөрөөр хэлбэл өдөр тутамдаа хүмүүс маань бол байнга одоо нүрс усыг бол нүрс ус гэж хэрэглэгддэг одоо цагаан будаа, за цагаан төрлийн гурил, за тэгээд маш амархан шатдаг одоо чихэр жимсүүдийг бол нүрс ус гэж хэлж байгаа. За өөх тос гэдэг бол ихэвчлэн бид нар одоо хоол хүнсээр авж байгаа өөх тосыг бол хэлнэ. Авуург гэдэг нь бол махан бүтээгдэхүүн. За түүний төрлүүдийг бол хэлээд байгаамаа. Тэгэхээр яг keto diet-ыг бариад эхлэнгүүт ихэнхдээ бол хүмүүс маань бол нүрс ус буюу цагаан одоо гурлан бүтээгдэхүүн, за будааны төрлийн зүйлсийг бол хориглоод эсэргээр нь одоо махан бүтээгдэхүүнийг илүүтэй түлхүү хэрэглэх. За тэгээд хүнсний ногоонуудыг илүү түлхүү хэрэглэж байгаа энэ дэглэмийг бол хэлээд байгаамаа. За keto diet-ийн үед яг бие махбодод юу болдог вэ гэхээр гаднаас одоо их хэмжээтэйгээр орж ирж байгаа нүрс усыг хориглоод эсэргээр нь одоо өөх тос уургийг их хэмжээгээр аваад ирэнгүүт бие махбод маань нүрс усны дутагдалд орж эхэлдэг. Инхээр одоо бие махбодод бол EDC-ийн түвшинд ялангуяа энергийн дутал үүсч эхэлж байгаа. За өөрөөр хэлбэл цуснд бол глюкозын түвшин маш бага болчдөг. Ийм учраас тарих ямар нэгэн хэмжээр эд эрхтний одоо нүрс усаар хангах, за эсвэл глюкозыг ямар нэгэн хэмжээгээр үүсгэх шаардлага бол бий болдог. Тэгэхээр энэ үед бол шаардлагыг хангахын тулд бие махбод маань өөрт одоо илүүдэл хэмжээгээр хуримтлагдсан байгаа өөх тосыг задлаад улмаар одоо кетоны биеийг үүсгэж бие махбодыг эдисийг энергиэр одоо хангах энэ процесс руу шилжиж байгаа энэ үйл явцыг кетогенез буюу кетоз гэж бас өөрөөр нэрлэдэг ийм одоо бие махбодын бодис солилцоо руу иргэдэг. За энэ үед бие махбод маань маш их одоо хямралд ордог. За ялангуяа элэг бөөрөнд бол маш их ачааллууд үүсч эхэлдэг байгаамаа. Тэгэхээр элэг бөөрийн харахад одоо суур өвчтэй хүмүүсийн хувьд бол энэ дэглэм бол маш цохимжгүй байдаг. За тэгэхээр keto дэглэм бол хэдийгээр биеийн жинг одоо бусад дэглэмтэй харьцуулахад 2.2 дахин илүү үр дүнтэй дэглэм боловч бусад дэглэмтэй харьцуулахад элэг бөөр гэдэг амин чухал эрхтнүүдийг гэмтэх хэрэгсэл нь маш өндөр байдаг байна. Тэгэхээр keto дэглэмийг хэрвээ та барихаар шийдэж байгаа бол ямар нэгэн хэмжээгээр эмчтэй одоо зөвлөлтөө амин чухал эрхтнүүд болох элэг бөөр зүрх гэдэг эрхтнүүд маань ямар нэгэн одоо архаг суур өвчин байна уу, ямар нэгэн одоо өвчнөр өвдөх эрсдэл байгаас эхлээд тооцоолсныхаа дараагаар энэхүү дэглэмийг бол барихыг зөвлөдөг байна. За тэгэхээр keto дэглэмийг барьж болдгоо хүмүүс гэж байдаг бол keto дэглэмийг барихыг илүүтэй зөвлөдөг хүмүүс бас байдаг. За үүнд бол ялангуяа чихрийн шижин 2 дугаар хэлбэрээр өвдсөн буюу олдмол хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс, за 2 дугаарт нь хорт хавдрын өвчлөлөөр өвдөж байгаа хүмүүс зарим тохиолдолд бас эмчийн заавраар бол хэрэглэхийг бол энэ keto diet-ийг барихыг бол эмчнэр зөвлөдөг. За үүнээс гадна нөгөө альцгеймер буюу ой санамжаа алдах эмхэхтэй ийм хүмүүс дээр бас keto дэглэмийг бол эмч мэрэгчлүүд барихыг илүүтэй зөвлөдөг. Харин keto дэглэмийг барьж болохгүй заалт нь илүү өргөн байдаг. За үүнд бол хамгийн түрүүнд элэгний өвчлөл байгаа. За тэр дундаа элэгний өөхлөлттэй, за мөн одоо элэгний хатуурал буюу циррозтой хүмүүс энэ keto diet-ийг барьж болохгүй. За мөн одоо жирэмсэн хөвгүүл хүмүүс бол хэрхэвч одоо энэ keto diet-ийг барьж болохгүй. Яагаад гэвэл биеийн үндсэн солилцоо маш ихээр өөрчлөгддөг. Яг байглаас заяасан тэр дэглэмийг одоо бодис солилцоог эрс өөрчилж байгаа учраас жирэмсэн хөвгүүл хүмүүс бол энэ дэглэмийг барьж болохгүй. За мөн одоо энэ бамбай улчирхай өөрчлөлттэй хүмүүс, даралтанд буурдаг хүмүүс, за саяхан зүрхний шигтээсээр өвдөөд эдгэрсэн хүмүүс, за цусны чулууга метастазлаар ахуулсан, эсвэл яхад үзүүлээд цусны чулуутай гэж онцлогдсон. За ийм хүмүүс бол keto дэглэмийг барьж болохгүй. За мөн одоо бөөрийн чулуутай, тулаа өвчнөтэй, за тэгээд буруу хоолтоос үүссэн янз бүрийн одоо нөгөө
эмэггүүдээр өвдсөн тохиолдолд энэ дэглэмийг бол огт барьж болохгүй байх нэ. Тэгэхээр кето дэглэмийн хориглох заалт нь маш их байгааг та бүхэн анзаарж байгаа. Тэгэхээр кето дэглэм сайн гин биенжинг маш хурдан хасдаг гин 7 хоног 5-аас 7 кг-ыг нэг дор хасах боломжтой юм байна. Хоолоо эцээр байж байгаа турж болох юм байна гэж ард иргэд маань бодоод шууд энэ дэглэмийг одоо цаана юу байж болох вэ? Ямар сөрөг нөлөө байж болох вэ гэдгийг судлахгүйгээр барьсны улмаас бол эдгээр одоо өвчлөлтүүдэд улам цааш нь дамжруулах ийм аюултай байх нэ. За ер нь кето дайет дэглэмийг бариад эхлэнгүүт бие махбодын үндсэн солилцоо эрс өөрчлөгдөж байгаа учраас тухайн хүмүүст бол тодорхой хэмжээний гаш нөлөөнүүд, сөрөг нөлөөнүүд ажиглагдаж эхэлдэг. За кето дэглэмийг ойролцоогоор 3-аас 4 хоног бариад өөрөлдвөл махан бүтээгдэхүүн, өөх тосныхаа хэрэглээг нэмэгдүүлээд чихэрлэг, амархан шингэдэг нүүрс усуудыг огт хэрэглэхгүй болоод ирэнгүүт хүний бие махбодод хамгийн түрүүнд бол амнаас нэвгүй үнэртэж эхэлдэг. За энэ кетоны бие махбодод их хэмжээгээр үүсэж байгаатай холбоотойгоор амнаас нь их эвгүй үнэрүүд үнэртдэг ба. За мөн ойрхон шээдэг. За шээхтэй бол шээсэнд бол кетоны биеийг үүсгэхэд бол хэмжээ нь бол маш их ихссэн байдаг. За зарим хүнд бол яг кето дайетыг бариад эхлэнгүүт ханиад хүрсэн юм шиг тийм зовирууд илэрдэг. За үүнд бол халуурна, бие зарайна, амархан ядар суултна, за сэтгэлээр унана гэх мэт ийм зовируудаас давмгаа илэрч бас болдог. За тэгээд мөн одоо суулгаж болдог. За дээрээс нүтгэн хатна. За зарим хүмүүсийн бөөр нүгдөд эхэлдэг. За кето дэглэмийг удаан хугацаагаар буюу 1 сараас дээш хугацаагаар бариад ирэхээр бие махбодод чулуу үүсэх, ялангуяа бөөрөнд чулуу үүсэх эрсдэл бол нийлээдгүй нэмэгддэг. За эрэгтэйчүүдийн хувьд бол эрэгтэйчүүд өрөвсөлт өвчин сэтэрч болно. Эсвэл эргээд бэлгийн сулрал үүсэх. За өсвөр насны хүүхдүүд энэ кето дэглэмийг барьж байгаа үед бол өсөл зогсох аюултай бас байдаг бахан. Тэгэхээр ийм сөрөг нөлөөнүүд байдаг учраас кето дэглэмийг бол заавал эмч мэрэгчлэлтэндээ уулзаж ярилцж агаад өөрийнхөө бие организмд тааруулж одоо энэхүү дэглэмийг барих нь бол маш чухал байнамаа. За ийм ч учраас өнөөдөр та бүхэндээ их эмч нэвтрүүлэг маань кето дэглэмийн давуу болон сул талуудыг бас та бүхэнд илүү ойлгомжтойгоор танилцуулахаар бэлдсэн байгаа. За нэвтрүүлгийн дараагийн хэсгээс та бүхэндээ кето дэглэмийн үед хэрвээ одоо кето дэглэм үнэхээр барих шаардлагатай, жингээ хасах шаардлагатай байгаа хүнд хүмүүст зориулаад кето дэглэмийн үед ялангуяа бөөр гэдэг амин чухал хэрэгтнээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр бэлдсэн байгаа. Нэвтрүүлгийн хэсгийг хүлээн авна уу. За нэвтрүүлгийн энэхүү хэсэгтээ та бүхэндээ за кето дайет хоолны дэглэмийн үед одоо хэрхэн бөөрө хамгаалалтаа талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр цахиур төмрийн эмч Пүрэв Жавыг урьсан байна. За танд энэ өдрийн мэнд хүргье. За танд ч гэсэн үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе те. За тэгэхээр сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд ч гэлтгүй одоо залуучууд маань ч гэсэн ер нь бол кето дэглэмийг одоо бариад маш хурдан хугацаанд те 7-аас 14 хоног за ихтлэхэд 21 хоногийн дотор бол за хамгийн багадаа 5 кг, дээд нь 15 кг хүртэлийг огцом хурдан одоо хасж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ үйл явцын үед одоо бөөрөнд ямар одоо гаш нөлөө үүсгэж байна вэ? Яг кето дайет гэдэг нь болов анх та ярьжсэн шүү дээ. Эпилепсийн үед хэрэгжилжсэн. Тэгэхээр энэхүү эпилепсийн үедээ хэрэгжилж байхдаа болов яг хүн болгонд таарсан ийм зөвлөмжүүдийг өгч ирсэн. Тэгэхээр манайхан болохоор яаж ийм гэхээр би энийг хэрэглээл ингээд турчлаа. За чи хэрэглээд үзээч. Гэт ингээд нэг нэгэндээ ингээд ширэлдэг. Тэгтэл нөгөө хүн болгон ганц л төрдөг штэ. Тэгэхээр нөгөө кето дайетийн үед чинь нөгөө өөртөө тохирсон хэрэгжилж чадахгүйгаас үүдээд одоо маш их одоо сөрөг нөлөө үзүүлжлээ юм л та. Тэгээд яг ер нь бол кето дайет гэдэг маань одоо өөх тосны хэрэглээ өндөр, уургийн хэрэглээ харьцангуй бага. Тэгээд нүүрс усыг бүр бага түвшинд явуучих одоо юм дэглэм, хоолны дэглэм. Гэтэл манайхан яаж ийнө гэхээр нөгөө одоо идж байгаа хоол хүнсний олдцоос шалтгаалаад уургийн хэрэглээг аюул өндөр гаргацдаг. Тэгтэл уург маань өөрөө эцсийн задралын бүтээгдэхүүн маань ер нь бол бараг хор төр дий зүйл шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ уургийн хит их задралаас үүдээд одоо шээсний хүчил бий болж кето ацидоз гэдэг юм үүсэж байгаа. За кето ацидоз гэдэг нь өөрөө бөөрийгөө яг түлхэх маягтай юм хүчлэг зүйл байна. Шийсний хүчлийн хэмжээ хэсэд ирэхээр бөөрөө түлж эхэлдэг. Ерөнхийдөө бол яг хүмүүсийн хувьд юу гэхээр кислотатай зүйл өдөр шөнөгүй идэдэй бол таны бөөрөнд одоо таны аманд яг хэр байх вэ те түлхэгтэй л хорсон шүү дээ те. Яг тэрнтэй адилхан нөгөө бөөрөө их түлж эхэлдэг. За нэгдүгээрт одоо ийм шалтгааны үнээс бөөрөө их гэмтэй тэгээд байдаг байх нь. Хоёрдугаарт болохоор яаж ийнэ гэхээр
тухайн хүн маань одоо уургийн хэрэглэнээс үүдээд бие махбодоос яг кето дайетийн үед кальц, натрийг биеэс их хэмжээтэйгээр ялгаруулах хэрэгцээ гарч эхэлдэг. Маш их хэмжээтэйгээр кальц, натрийг калинуудыг биеэс гадагшлуулж эхэлдэг. Тэгтэл нөгөө бөөр гэдэг эргэтэн маань яадаг вэ гэхээр биеэс хэрэггүй зүйлсийг нь гаргаад хэрэгтэй зүйлсийг буцаан иргэн шимэгдүүлж идэг. Яг энэ нөгөө кальц, натрик, калигийн солилцоо нь яг бөөрөндөө явагдчихэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө бөөрөндөө явагдаж байгаа юм нь ихсээд ирэхэд явах вэ гэхээр хоорондоо наалтаж эхэлдэг. Ингээ хоорондоо наалтаад эхлэхээр явах вэ хит хансан төлөвт нөгөө бөөрийн чулуу гэж зүйл маань үсчихэж байгаа. Тэгэхээр ер нь бол кето одоо энэ хоолны дэглэмийн үед бол хүмүүсийн одоо тохиромжгүй бодис солилцооны хямрал болоод за энэ нийцтэй бөөрөндөө бөөрийн дутагдлалд орох буй эрсдлийг ч хүртэл үүсгэж байгаа юм л да. За тэгэхээр хамгийн таны ярианаас ерөнхийдөө ойлгох юм бол ялангуяа кето дэглэмийг бариад эхлэнгүүд эхний нэг 7 хоногт бол 2-3 хэлэг бол шууд хасч харагддаг шүү дээ. Тэгээ ялангуяа тэр үедээ хүмүүс ойр ойрхон шийгээд идэг. Тэгээ тэр үедээ хангалттай хэмжээний одоо шингэнийг уухгүй байснаас болоод шээс маань одоо хит өтгөн болоод тэрэн дотор байгаа бодисууд маань хоорондоо наалдаад ингээ бөөрийн чулуу бол нэг талаасаа үүсдэг байхан тий. А нөгөө талаасаа нөгөө жингээ хасчлаа гэж баярлаад байгаа нь яг үндэ бол өөрт бие дагуулж байгаа усаа их хэмжээгээр алдаад ерөнхийдөө бол яг өөхний мас шатгаасаа илүүтэй ихэнх үедээ бол яг нөгөө усгүй жил бас үүсдэг гэж бас үздэм байлээ. Тэрийг бас үзэгчтэй сонирхуулаад бас хэлмээр санагдлаа. За тэгээ ер нь бол яг ингээ бөөр маань бол тодорхой хэмжээгээр гэмтдэг нь бол тодорхой болчлоо тий. Тэгэхээр манай Монгол өөрөө маш хүүтэн сэрүүний улиралтай тий. Өөрөө бол хамгийн сүүлд 2021 оны эрүүл мэндийн хөгжлийн төвөөс харсан судалгаанаас харахад бол одоо Монголд 10 хүн тутмын 1 хүний бөөр нь тодорхой хэмжээгээр ямар нэгэн хэмжээгээр өвдсөн байдаг гэд. Ер нь бол Монгол хүнд бол тодорхой хэмжээгээр бөөрийн ингээд өвчлөлийн суурь бол тавигдсан явж идэг. Дээрээс нэмээд ингээ кето дайетыг бариад эхлэнгүүд ингээ бөөр маань одоо өвдөд байгаа шүү дээ тийм. Өөрөө кето дайетыг ямар нэгэн юугүй хүн одоо бөөрийн өвчлөлтөй хүн хэрэглэхгүй гэж байгаа шүү дээ. Тэгтэл манай монголчууд багт ихэнх нь бөөрийн сэрэгцээ, яхад үзүүлэнгүүд бөөр сэрэгцсэн байна, бөөрийн өрсөлтөй байна гэдээ яваад идэг шүү дээ. Тэгэхээр яг тийм л те. Яг кето дайетыг болов бас нэг барьж болохгүй гэж бас айгүй хорих бас айгүй хэцүү юм шиг байна. Яг чарахгүй чихрийн шижинтэй тийм хүмүүсийн хувьд бол хэрэглэж болно. Гэхдээ энэ чинь хүн болгон тохирсон механизмаар хүн болгон тохирсон уургийн хэрэглээтэй ингэж хоол зүйчтэй ч юм уу хамтраад эсвэл эмчийн хяналтанд ор кето дэглэмийнхаа цэсийг бичүүлж аваад өөртөө тохирсон дэглэмээр бол барай явал яг өөрийнхөө хүссэн жинт хүрээ тий гойлог сайхан биетэй болох бүрэн боломж ол байна. Тэгэхээр яг кето дэглэмийг яг ингээ барихыг хүсэж байгаа тэгээ эмч хүмүүстэй зөвлөдөөд барьж болно гэдгийг мэдсэн тий ийм хүмүүсийн хувьд одоо тодорхой хэмжээгээр бөөрө хамгаалах шаардлагатай юм л да. Тэгэхээр бөөрө хамгаалах талтай ямархуу бэлтгэлүүд ер нь хэрэглүүл илүү зүгээр байдаг вэ? За тэгэхээр яг кето дайетыг бол барьж байгаа хүмүүс маань ердөөсөө сонирхож гин үү, сонирхгүй байна уу гэдгээс үл хамааран заавал одоо бүр хамгаалах бэлтгэл хэрэглэх хэрэгтэй. Бүр яг тэр бүр заавал хэрэглэх хэрэгтэй. Мөн фитнесээр хичээлж байгаа хүмүүс одоо бас бүр хамгаалах бэлтгэлийг хэрэглэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бие махбод чинь турх үйл явц явагдахаараа хамгийн ихлэ тайлсар те шууд юугээ усаа шахаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө бөөрөнд айгүйх чочрол үүсэх, бөөрөнд тэр эрдсийн тунрал үүсэх, бөөрийн стресс бий болгоод эхэлдэг. Тэгэхээр манайд бол яг Химлай компани бол яг энд бөөрөнд хамгаалах зөвлөлтөд систем юм зөвлөдөг. За систем юм маань бол одоо цэвэр ургамлын найрлагатай бүтээгдэхүүн 10 гаруй ургамлуудыг энэ дотор одоо савлж өгсөн. Ямар ч насныхан ууж хэрэглэхэд бол боломжтой. За энэ дотроос би хэд хэдэн ургамлуудыг нь одоо танилцуулъя л та хүмүүстэй. Дидимокарпус педициллида гэдэг хамгийн өндөр тунгаас орсон энэ ягаан цэцэг бүхий ургамал маань өөрөө бөөрийн чулуу гэдэг энтхтэй аягүй хаалттай ургамал. Энэ маань яаж нэ гэхээр тэр бөөрөнд очиод тундраад байгаа натр калигийн одоо хоорондоо холбоосыг салгаж өгдөг. Тэгээ ингэж салгаад өчгөр яах вэ гэхээр хит хансан төлөвдөө бөөрийн чулуу одоо үүсгэж сэргийлж өгдөг. За тэгэхээр хажуугаар нь тухайн хүн маань шингэн зүйл байгаа. Яг кето дайет барьж байгаа үед тухайн хоол зүйч нь бол та шингэн зүйл их уугаарай гэж зөвлөдөгтэй. Гэхдээ шингэн зүйл ууж ин гэдэг чинь өөрөө байгаа хэмжээнээс их уугаад ирчин гэдэг чинь бөөрөнд ачаал үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ маань өөрөө яг бөөрийн чулуу үүсэх хэрэгслийг цэцтэй маань бууруулж өгдөг. За ингээд саксипарага лигулата гэдэг энэ юм байгаа. За тэгэхээр энэ юм маань болохоор юу ургамал маань яах вэ гэхээр тухайн бөөрөнд одоо яг ачаал үүсээд ирэхэд ямар нэгэн бие стресст ороод ирэхээр агшиж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр булчинг суулгах үйлчилгээ
үзүүлж эхэлдэг. Дараагийн өндөр тунгаар орсон рубикортиполи маань өөрөө антиоксидант үйлчилгээтэй. За тэгэхээр нөгөө эслэг бүтээгдэхүүн хит их өндөр эслэг бүтээгдэхүүнээс үүдэлтэй тухайн одоо бөөрөнд үзүүлээд хүчлэг чанар маань өөрөө гэмтэд гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр кетоацидозын үед яг бөөрө хамгаалах нөхөн сэргийг үйлчлэгийг заавал авах хэрэгтэй болтой. Тэгэхээр энэ одоо ургамлын юм байгаагийн ач холбогдол нь юу гэхээр хүчтэй антиоксидант үйлчлэгээр байдаг. За тэгээд тэрборос стерисид маань одоо нингийн эсрэг, үрслийн эсрэг ингээд үйлчлэгээнүүстэй ингээд цогцарах хэмжээг авдаг. Нөгөө цистеин маань бөөрийнхөө яг энэ кето дэглэмийн үед гэлтгүй фитнес хичээлж байгаа хүмүүсийн үед бол бөөрөө нэгт хамгаалах нь нөхөн сэргээх нь тэр усгүйжэд байгаа бөөрөнд үүсэж байгаа тэр стрессийг бууруулах нь тэр чулуу үүсэлтээ сэргийлж өгөх нь. Ерөнхийдөө бол монголчуудын дунд айгүй их цистеины үрслийн эсрэг одоо бөөр өвдсөн бол цистеиныг уудаг гэж мэддэг. Гэхдээ бас яг ийм эрүүл хүн өрсөлдөн сэргийлээд те ингээд уух боломжтой байдаг шүү. Яагаад тэгэхээр энэ маань өөрөө ургамлын бүтээгдэхүүн учраас тийм. За тэгэхээр сүүлийн жилүүдэд бас ялангуяа нөгөө таргалсан хүмүүст маань артерийн даралт ихсэх нь нэлээд илбэг басан тий. За тэгээд кето дэглэмийн үед барьж байхад бол цуснд холестерин түвшин бол нэлээд ихсээд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр яхаа аргагүй өөх тосыг хэмжээтэйгээр идэт байгаа учраас цусны дотор холестерин түвшин бол маш их ихсээд ирдэг. За дээрэс нэмээд нөгөө тэрийгээ дагаад нөгөө хүний маань артерийн даралт дагаа өсөд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ үед бас дагаад одоо артерийн даралт маань ихсээд байна гэдэг чинь эргээд одоо зүрхний үйл ажиллагаанд нөлөөлнө, даралтын маань ихсгэнэ гэдэг маш олон ийм сөрөг нөлөөнүүд давхар гараад байгаа. Тэгэхээр яхаа аргагүй кето дэглэмийн үед бол тодорхой хэмжээгээр цуснд холестерин түвшинг бууруулах эмнүүд уух шаардлагатай байдаг. За тэгэнгүүт нөгөө өрхийн эмчдэр очиод одоо статины бүлгийн те яг цуснд холестериныг бууруулдаг химийн гаралтай хүчтэй эмнүүдийг одоо шууд аваад хэрэглэх бас сонирхол багтаа байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэний аргаар эмийн ургамлын гаралтай артерийн даралтыг бас бууруулах, цуснд холестериныг бууруулах үйлчилгээтэй тийм эмийн бэлтгэлүүд одоо байдгүй. Одоо цистонтой хамт хавсруулаад бас хэрэглэх тийм боломж байгаа юу? Нэгэн тал бид нар яхаа аргагүй өөх тосоор баялаг хоол хүнсийг идж байгаа үед одоо яхаа аргагүй цуснд холестериноо бууруулах талын арга хэмжээ бас давхар аваад явах шаардлага гарч байгаа шүү дээ. За тэгэхээр хүмүүс холестерин буюу триглицерид гэдэг ойлгохоор ганцхан судсан дотор нь ингээд урсаад байгаа юм шиг нөгөө эмчнэр ойлгуулад байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж ийм гэхээр яг судсан дотор урсж байгаа нь өөрөө айгүйх нөгөө буцаад риск ихтэй. Тэр нь холестерин нь атеросклероз буюу судасны хатварл үүсгээд шигдээс харуулт гэдэг зүйлүүдийг үүсгээд байгаа. Тэрийг маань эмчнэр маань яг дүгийлгэж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр триглицерид гэдэг ойлголт маань юу гэхээр судсан дотор урсгаас гадна бидний хэргийн өөхлөлт ч гэсэн өөр триглицерид шүү дээ. Илэг өөхлөлт чинь триглицерид. Тэгээ энэ цэллүүд гэж яриад бид нар турахгүй байх гэд байгаад байдаг чинь ч гэсэн триглицерид тахгүй. Тэгэхээр өөх тос гэсэн үг. За тэгээ кето дайетын үед таньснаар нөгөө өөх тосны хэмжээ айгүй их хэрэглээд байгаа шүү дээ. Тэхийн үед бол яах чаргагүй өөх тос эрчимтэй шатаах бүтээгдэхүүн одоо энэ дэглэмтэйгээ хавсраад бас өөхний шатаалтын бүтээгдэхүүн хэрэглэх ер нь шаардлага гардаг. За энэ үед бол манай абана гэдэг юм байгаа. За абана юм манаас мөн адилхан цэвэр ургамлын гаралтай хэмлэг юмнууд маань өөрөө ургамлын гаралтай байдаг. За абана юм дотор орсон одоо энэ ургамлууд маань яг триглицерид буюу холестерины түвшин бууруулж өгөөд цусаа шингэлэх. Хүмүүс одоо яг коронавирусын үед цус шингэлмээр байна гэл айгүй их явж штэ. Тэгтэл энэ абана юм маань яг цусаа баг зэрэг шингэлээд өгдөг. За ингээд цус шингэлээд триглицеридийн түвшин бууруулаад өгөхөөр юу болж ийнө гэхээр талтаа болгож өгдөг. Ийм үйлчлэгээ үзүүлж идэг. Тэгэхээр яг энэ яг абана ямиг бол зөвөрж болно. За абана ямын дотор орсон одоо хамгийн өндөр тунгаар болсон терминал аржуна гэдэг ургамал байгаа. За терминал аржуна гэдэг ургамал нь болохоор яаж ийнө гэхээр яг хансан өөх тус триглицеридийн холбоосыг салгаж өгдөг. Тэгэхээр нөгөө өөх тас маань одоо гатгчлах нөхцөлийг нь илүү хэлбэршүүлж өгдөг. Мөн судасны доор ч юм уу тий энэ тэнд очиод одоо яг юм хатуурсан байгаа өөх тусыг задлах нөлөө нь илүү өндөр хийж өгдөг байгаа тий. За тэгээд яг ингээд нэг кето дайетын үед бол бөөрөө хамгаалаад тэгээд эрчимтэй турах гэж байгаа болоод мэдээж турах үйл ажиллагаагаа дэмжиж ууч болно. За тэгэхээр яхаа аргагүй кето дэглэмийн үед бол өөх тос их хэмжээгээр хэрэгжилж байгаа энэ үедээ бол цуснд холестеринаа бууруулаад абанагаа уучих юм байна тий. Бөөрөө хамгаалаад стоныг уучих юм байна. Тэгэхээр хэр удаан хугацаагаар уух блэ? За тунгийн үед ямар хэмжээгээр яаж уух хэвтэй вэ тий? Тэр талаас нь зөвлөгөө өгвөл. Тэгэхээр ер нь бол кето дайет барьж байгаа хүмүүс маань өөр эрүүл хүн байгаа шүү дээ. Эрүүл хүн маань одоо ч байна уу эрүүл биш юу одоо өрсөн сэргийлэгч журмаар ууж байгаа хгүй. Тэгэхээр цистеиныг үлсэн сэргийлэх чамаар уухад болол 2 ширхгэрүүдэд 2 удаа авдаг. За тэгээд нөгөө кето дайет байх хугацааныхаа турш
ууж болно. Яг үл энэ ургамлын юм учраас хотог эзэнт ямар нэгэн сөрөг нөлөөгүй. За абана эмийг маань болохоор нэг ширхгээр өдөрт 2 удаа ууж хэрглэж болно. Ерөнхийдөө бол 3 хайрцгийг уухад бол юу болдог? Курс хэмжлэгээ болдог. Гэхдээ яг байнгын тогтмол даралтны хэсдэг хүмүүс бол удаан хугацаанд уусанч болно л та. За тэгээд нөгөө хямлан эмүүд маань өөрөө цэвэр ургамлын гаралтай учраас бүх юм сангаас худалдаж авах боломжтой. Эмчийн зааваргүйгээр тэгэхээр нөгөө хүмүүст маань илүү хэлбэр байх байх тийм. За мэдээлэл хүргэсэн танд маш их баярлалаа. За нэвтрүүлгийнхаа энэхүү хэсэг та бүхэндээ яг кето дэглэмийн үед хэрхэн одоо бөөрөө хамгаалах уу? За мөн одоо цусндах холестерины түвшийг өсөж байгаа үед ямар одоо эмийн бэлтгэлийг хэрэгжиж болох вэ гэдэг талаас нь зөвлөгөө мэдээлэлээр хүргэлээ. За нэвтрүүлгийн дараагийн хэсгийг хүлээн авна. Нэвтрүүлгийнхаа энэхүү хэсэгт яг кето дэглэм барьж байгаа хүмүүст зориулаад кето дэглэмийн үед анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл хүрэхээр бэлтлээ. За тэгэхээр кето дэглэм маань бол маш хурдан хугацаанд жинг одоо бууруулж байгаа ч гэсэн тодорхой хэмжээгээр бол та элэг бөөрөө бол хамгаалах талаар нэвтрүүлгийн урд хэсгээс бол хүлээн авсан байгаа. За нэвтрүүлгийнхаа энэхүү хэсэгт кето дэглэмийг хамгийн багадаа одоо 14-аас 21 хоног бариад дуусны дараагаар яаж хооллох вэ? Яаж одоо амьдралын хэм маягтаа буцаж орох вэ? Хэрхэн шилжих вэ гэдэг талаас нь би зөвлөгөө хүрэхээр бэлдсэн юм аа. Тэр кето дэглэмийн үед бол та хэд маань бол яг аргагүй өөх мах илүү төлхөө агуулсан, ногоо илүү төлхөө агуулсан хоол хүнс идэж байснаа. Гинт нэг өдөр одоо кето дэглэмээ зогсоонгуудаа буцаад одоо нөгөө нүүр сусаар их баялаг те түргэн шимэгдэг, чихэр жимс амттан их хэмжээгээр хэрэглээд эхлэх юм бол бие махбод маань эргээд бол маш том хямралд өртгөө. Ийм учраас айжмаар багаар буцаж амьдралын хэм маягтаа шилжих нь бол нэгдүгээрт маш чухал асуудал байдаг. За хоёрдугаарт бол усны хэмжээнд дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй байгаамаа. За кето дэглэмийн үед бол хүн өдөрт дунджаар бол 2-3 литр бол ус уухыг эмчнэр зөвлөдөг. За энэ их хэмжээний усыг уусны дараагаар бол эргээд хэвийн амьдралынхаа дэглэмлүү орох хавцтай бол усны хэмжээг өдөрт одоо 250-аас 500 мл бол айжмаар багасгаж хэвийн үедээ хүн чинь бол хоногт 1.5-аас 2 литр хүртэлх ус уух хэмжээтэй байгаа. Тэгэхээр тэр хэмжээ хүртлээ бол өдөр тутамдаа 250-аас 500 мл хүртэлх хэмжээгээр усаа бол хасаад багасгаад айжмаар одоо бөөрөө дасгаж яваарэ. За 3 дугаарт нь бол өөх тосоор баялаг мах одоо уургалаг хүнсээр баялаг хоол хүнснээсээ эргээд одоо хэвийн амьдралын хоолны дэглэмлүү орж явахдаа энэ гэр зөвлөмжийн дагуу энэ хоолны дэглэмлүү шилжих нь бол илүү цохимжтой байдаг. За үүнд бол хамгийн түрүүнд бол хоол хүнсэндээ бол та өдөрт багаар нүүрс ус арай илүү хэмжээгээр буюу чихэрлэг амттай жимсийг багаар хоол хүнсэндээ бол нэмж эхлүүл таны одоо кетозын байдлаас гарч байгаа бие махбод маань арай одоо бие махбодын хямрал төртг нь арай илүү бага байдаг. За үүнд бол та янз бүрийн одоо чихэрлэг жимснүүдийг өдөрт одоо 1 ширхгийг ч юм уу 2 ширхгийг ч юм уу идэж хэрэглэн одоо бие махбодоо хэвийн түвшинлөө аваачих хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол бага хэмжээгээр өдөрт одоо сүг бол ууж эхлэх хэрэгтэй. За сүг уухтаа хамгийн багадаа 100 мл-ээс 200 мл хүртэл буюу нэг агас аягаас нэг одоо бүтээн аяг хүртэлх хэмжээгээр багаар айжмаар ингэж дасгаж бас сүг ууж эхлээрэй гэж зөвлөмөр байна. За нэмээд бол үр тарианы төрөллөө одоо орж байгаа цагаан будаа тий гоймон за талах гэх мэт зүйлсд бол айжмаар багаар тасгах аястаагаар бол орвол илүү зүгээр байдаг. За ялангуяа хоол хүнсэн дээр бол өглөөний цайн дээр одоо нэг цусам талах нэмж идэх те өдөр бол хоолндоо бол одоо гурилны хэмжээг бол ердийн үед иддэг хэмжээнээсээ 4/1-ээр багыг буюу 4%-аас 1 хэмжээгээр бол хоол хүнсэндээ нэмж хэрэглэж ингэж айжмаар багасгаж одоо өөрийнхөө хуучин одоо амьдралын маяг руу орох нь л таны бие махбодод маш чухал байдаг шүү. За үүнээс гадна бол өөх тосоо бол гинт бас огцом хасаж болохгүй. Тэгэхээр өөх тосоо бол айжмаар багаар хасаад яваарай гэж та бүхэнд бас зөвлөмөр байна. За үүний дараагаар бас нэг анхаарах зүйл бол кето дэглэм барьж байгаа үедээ бол боломж байвал дасгал хөдөлгөөн хийх их чухал байдаг. Ер нь илүүдэл жинтэй байгаа хүмүүс маань бол хоол хүнс бол хүний биеийн жинд бол 80% нөлөөлдөг. Дасгал хөдөлгөөн бол 20% нөлөөлдөг гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Тэгэхээр яг аргагүй кето дэглэмийг барингууд маш хурдан хугацаанд жингээ хасж байгаа. Гэхдээ нөгөө булчингийн масс маань бол
бас дагаад буурж идэг учраас тодорхой хэмжээгээр дасгал хөдөлгөөн бол хийх шаардлагатай байдаг. Тэгэхээр та бүхэндээ нэвтрүүлгийн дараагийн хэсэгт кето дэглэм барьж байгаа үед ямар дасгал хөдөлгөөн хийж болох вэ? За аль хэсэгтээ илүү анхааруул зөв зохистой байдаг вэ гэдэг талаар зөвлөгөө мэдээлэл хүрэхээр бэлдсэн байгаа. Та бүхэн нэвтрүүлгийн дараагийн хэсгээс хүлээн авна уу? За кетожин болохоор ерөнхийдөө бүх нүүрс усыг блокирлж одоо хасдаг. Тэгэхээр зэрэг маш өндөр тос уургийг авдаг учраас нүүрс ус бэжэж ерөнхийдөө хүнээс аягүй сайн энерги гардаг. Тэгэхээр зэрэг фитнест явж байгаа анхан шатны хүмүүс бол хүчний дасгал гэхээсээ илүү кардио дасгалыг илүү төлхөө сайн хийж өгөх хэрэгтэй. За кардио гэхлээр зэрэг зам дээр алхах, цан дээр явах, өөрийн биеийн инерцээрээ дасгалуудыг гаргахул зүгээр суулт ч юм уу тиймэрхүү юмнуудыг хийснээр ерөнхийдөө яг хөнгөн дасгалаас ихтэй илүү биед нь амар тэгснээр өөрөө ядрах нь арай бага арай илүү нэг биеийн хурдан сэргэн гэсэн үг. Огцом хүчний бэлтгэл хийчих юм бол яг нүүрс ус хасцсан тохиолдолд ерөнхийдөө хүмүүс чинь жоохон энерги багтаа учраас аягүй хурдан сулдаж ядрах тиймэрхүү тийм сүрэг юмнууд аягүй гарч ирдэг. Гэтэ яг тэр нь хэсэг хугацаанд анхан шатны хүмүүс бол ерөнхийдөө зам дээр сайн алхах, биеийн инерцээр дандаа юм хийвэл их тохиомжтой. Ер нь бол тэр нь эхний ээлжинд зүгээр эхний 7 хоног ч юм уу бай гэхэд нэг 10 хоног яг тиймэрхүү инерцийн кардио дасгалууд хийх юм бол биед нь арай бага ачаал очиж багаар дасгаж ээж өгөө нэг дасгалуудаа хүндрүүлвэл бие нь айгүй хурдан сэргэн гэсэн. Огцом хийх юм бол ер нь одоо айгүй хурдан ядар сулдна, бие нь хурдан булрна гэсэн үг л дээ. За фитнес анхан шатны мэдгэдэггүй гэх юм бол хүнээс амар шалтгаална. Өмнө суур одоо фитнесээр хичээлдэг ч юм уу 10 жилдээ оюутан багтаа спортлог байсан уу? Суур нь бас нэг цаанаа нэг тийм спортлог хүмүүс идэг шүү. Тийм бодвол яг өөртөө таарсан ачаалттай бэлтгэлийг хийвэл бас зүгээр. Анхан шатны бүр ямар ч хөдөлгөөн хийдгүү хүмүүс бол бүгднийг нойлоос нь эхэлсэн дээр тэрнээс гадна зөв багш дээр зөв зааланч гэдэг юм эсвэл ажилтайгаа ойрхон гэртэйгээ ойрхон тийм фитнес сайн багшийн доор явбал илүү тохиромжтой. Тэгснээрээ анхан шатны суур мэдлэгч аягүй сайн тавигдаж өгнө. Тоног төхөөрөмжтэй яаж харьцах, ямар байдлаар яаж бэлтгэлийг зөв системтэй хийх вэ гэдэг талаас нь тухайн багш маань аягүй сайн зааж өгнө. За ингэснээрээ дараа сараасаа ч юм уу зөв тоног төхөөрөмжтэйгээ харьцаа сууртан зөв техниктэй хийгээ сурцсан хүн чинь бие дагаа хийхэд өөрт нь маш төхөн байдаг. За кето дайет чинь ерөнхийдөө нэг өөх тосыг хорьгоо гахаамах хям өөхн тослог төрлийн юм ерөөсө хордгоо учраас манайхан зарим нь кето гэхээр энэ болох юм бэ гэд ямар нэгэн байдлаар хэтрүүлэн эздэг. Тэгснээрээ ерөнхийдөө нэг тос ихтгэж хүний шүүрлийн бачирхаанууд бас л ингээд давхар ачаал авж байгаа. Яг дунджаар баланслаа байх юм бол яг тэгэж илүү бүр зүрхэнд тэгэж айхтар ачаал өгөх нь магадлал нь ер нь бол бага та. Гэтэ ер нь уураг ихтгээрээ кето ч тэр чигээрээ уураг өөх тос ахгүй. Тэгэхээр уураг ихт юм бол бөөрөн дээр ачаал очно, илгэн дээр бас ачаал очно. Тэхийн тулд ерөнхийдөө яг давхар зистоныг бас хэрэглүүл их төхөм. Зистон маань өөрөө ургамлын гаралтай учраас ямар ч эмчилгээний заалттай ямар ч тийм хүн байсан. Ер нь одоо ургамлын гаралтай учраас харшиж өгөхгүй байнга тогтмол ууж ивэл их тохиромжтой. Яа тэгэхээр би өөрөө бас нэг багын нэг бөөрийн асуудалтай ер нь тэгээд фитнесээр хичээлэхээс өмнө ч гэсэндээ би ер нь өөрөн дээр хандж гэдэг юм уу тийм найруулдаг цаймаа ууж эхлээд ер нь дистан гэдэг бүтээгдэхүүнийг мэдэж эхлээд ер нь одоо нэг сар амардаг ч юм уу тэгээд богтмол байнга ингэж ууж эхэлдэг. Тэгээд заримдаа одоо би фитнесийн тамирчин болсон учраас тогтмол байнга хийж байгаа. За тэгээд заримдаа завсарлах тохиолдол байна л да. Ямар нэгэн байдлаар тэгээд ихээр ерөнхийдөө нэг ямар нэгэн бөөрийн асуудлын завирыг би өөрөө мэддэг болсон. Шээс жоохон өвтөг өрөх, нуруу бөөр өвдөж байгаа зарим хүмүүс анзаарч мэддэггүй те. Яг тэр тохиолдолд зистоныг өдрийн 3-аар нэг 7 хоног уучаад яг надад өөрт гараад байгаа тэр завирууд маань огт бүр арилждаг. Тэр зэрэг надад маш айгүй таалагддаг ургамлын гаралтай учраас за уургийн тал дээр удаад манай залуучууд айгүй буруу ойлголттой яваад байдаг. За уург гэдэг маань шар суунаас гаргаж авдаг ерөнхийдөө шар суг тунгаага дээрэс нь хүний байх ёстой эрдэс минералыг нэмээд нунтаг бод хэлбэрээр ингэж гаргаж авдаг зүйл ахгүй. За бөөр илгэн дээр ачаад өгж байгаа зүйл нь болохоор масны ураг. Масны ураг маань өөрөө шар суун дээр дээрэс нь кератин гэдэг нэг агуулмжны элементийг нэмээд дахиад нэг эрдсүүдийг дахиж нэмснээр нэг масны ураг маань энгийн В ургаасаа илүү нэг давхар
хүч нэмнэ. Дээрэс нь агуулгадж байгаа нүүрс ус нь маш өндөр байдаг байхгүй юу? За тэгээд жин нэмэх байгаа дийлэнх нь тийм залуучууд маасны ургийг огцом угаад өндөр тунтай кератин гэдэг агуулмжийг анзаарч мэдэхгүй учраас огцом шууд нэг уух хэвээр тунгаар нь шууд уугаад байдаг. Тэр маань өөрөлдөө хүний өндөр жингээс хамаарат маасны ураг маань янз янз байдаг л та. Тэгээд дээрэс нь ачаал сайн авч чадахгүй ээжээж маасны ураг уугаад нэг маасны ураг гэдэг юм чинь маш их нүүрс ус өндөртэй кератин гэдэг зүйл нь өөрөө элэг өөрөнд давхар ачаал өгдөг. Хангалттай ачаал авч чадахгүй тэгээд уус уурга бэлтгэлээрээ сайн хөлсөөрөө сайн гадагшлууд нэг ачаал авч чадахгүй учраас тэр маань ерөнхийдөө задрахгүй гэсэн үг л дээ. Тэгснээр яг бөөрөнд ачаал өгөөд ямар нэг тийм өөртөө нэг зовир илэрдгийг л ерөөхдөө тэгж тайлбарж яриад байдаг. Уураг ухаар бөөр өгдөг ч юм уу тэр нь тийм үү гэж яриад байдаг. Тэгээд манайхан өөртөө яг тэр хэмжээгээрээ сайн шатааж авах хэрэгтэй. Тэгэлж байгаа зүйлээ бэлтгэлээрээ хөлсөөрөө сайн гаргаж авах хэрэгтэй. Тэгээд нэг биендээ сайн задлах хэрэгтэй гэсэн үг л байхгүй. Задлахгүй ходоодонд хадгалах юм бол тэр чинь өөрөө задрах хэрэгтэй юм. Ходоодонд үлчтэй 5 цул эрэхтэнд нөлөөлж ийн гэсэн үг байхгүй. Тууштай байхын хувьд бол миний хувьд ерөөсөө сэтгэл зүй өөрөөсөө маш сайн ярилцах хэрэгтэй. Хамгийн ихэнд хүнд гэхээсээ илүү маш хөнгөнөөр эхлэх хэрэгтэй. Бусдыг дагаж хүнд жин өргөөд тийм биенээ амар буудрах, тэгээ өөртөө амар зовирлах, тэгээ сэтгэл зүгээрээ шантраа дахиж ирэх ямар ч тийм сэтгэл зүггүй болчоод ингээд шантраад хайчдаг. Тэхгүйгээр зүгээр маш хөнгөн эхний ээлжинд бараг л заална гимнастик төрлийн юм хийвэл их зүгээр. Тэгээ баг-багаар 7 хоног 10 хоног тэгэж тасгаж байгаа биеийн бодроогаа арьсны дараа баг-багаар ингээд жин нэмүүд тэр хүнд одоо авах ачаал нь айгүй баг сэтгэл зүйд нь өөрчлөлт гэж хүн дээр тусахгүй. За миний хувьд болохоор зэрэг амьдралаас авдаг маш их олон тэгээд нэг гадаа гараад замын төгжрэлт гэдэг юм уу нийгмийн нэг тийм стрессүүд маш их байдаг л да. Гэр бүл гэдэг юм хүн болгонд тийм стресс байдаг. Дасгал хөдөлгөөн хийснээрээ ганцхан нэг ачаалж байгаа булчиндаа анхаарал төвлөрүүлдэг учраас тарих жоохон ч гэсэндээ тийм нийгмийн харилцаанд байгаа тэр стрессийг мартаад ганцхан өөрийнхөө тэр ажиллаж байгаа булчин дээр төвлөрдөг учраас тарих бас айгүй сайн амардаг. Тэгээд хөлс сайн гарснараа бас нэг эмэгтэй хүний хувьд бол нүүр царай гоё олох, үеийнхнасаа илүү залуужих, арьс ус гоё олж талих ч гэдэг юм уу. Тиймэрхүү давуу талууд маш их байдаг. Тэгээд хөлс гаргах нь ер нь бол маш их стрессийг тайлдаг. Жингээ хасж байгаа жингийн илүүдэлтэй одоо энгийн төвчнөөс илүү тархалтай манай хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол эхний ээлжинд 7 хоногийн 3-аас 4 өдөр хат хангалттай нэг эрэхтэй хамгийн ихтэй 2 цаг ч юм уу тийм хамгийн ихтэй шүү. Тэгээд цаг 30 минут ч юм уу эхний ээлжинд зам дээр зүгээр алхах, цан дээр явах, дугуйж их тиймэрхүү хөнгөн юмнуудыг кардио зөвхөн хөлс гаргах би инерцээр ачаалсан тиймэрхүү дасгалуудыг хийгээд тодорхой хэмжээгээр ингээд хөлс гаргаад ингээд кардио сайн хийснээрээ усан хаван биеийн гадагшлаад их бага хэмжээгээр жоохон бие нь хөнгөрж ирдэг байхгүй. Тэгээд ирэхээр хөндрүүлэгчтэй гантил дисктэй тоног төхөөрөмч тиймэрхүү дасгалуудыг нэмэлтээр хийвэл их төхөм. Тэгэхгүй бие нь айгуу лагс ямар ч хөдөлгөөнгүй маш удаан хугацаанд ингээд явцсан хүн чинь яг огцом нэг ачаалтай бэлтгэл хийхлээр хамаг бие булчин шөрмөс болоод бүх бие нь будраад хүндэрчгээр тэрүүгээр сэтгэл зүгээр амар шантарчдаг. Наашаа ирнэ гэхээр нүгстэй толгойн харцаагаад нэг сэтгэл зүгээрээ би чадахгүй дээ гашраад байна гэсэн тийм маш их тийм тохиолдол байдаг. Тэгэхээр зэрэг эхний ээлжийн зааланд орж ирэхдээ би зүгээр л замдаар алхах нь хөлсөө гаргана эсвэл дүүшинд ороо саунд суугаа гарыг гэсэн тийм нэг бодолтой орж ирүүл их зүгээр. Тэгээ бага-багаар хүн чинь ингээ яваад өөртөө жоохон зам дээр алхсан ч гэсэндээ хүнд өөрчлөгдөх зүйлүүд маш их байдаг байхгүй хөвлийг эзэс багсах тэгээ хөдөрөх нь айгүй сайжраад амьсгаан сайн задраад тэгээд ирэхээрээ зэрэг биеийн хөнгөрөхөөр зэрэг бэлтгэл хийхэд айгүй гоё хөнгөн болж ирдэг. За энэ тохиолдолд болохоор зэрэг манаа дээр ордог манаа үйлчлүүлэгч нар болохоор зэрэг гяс хурдан гэдэг үгийг маш их хэлдэг. Тэр юм чинь тэгэл гяс хурдан шигэ буцаагаад гяс хурдан таргалан нэмнэ гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг юусэн амьдралын нэг хөвшмөл болгоод хүн амьдрахын тулд ажил хийгээд 8 цаг нэг байгууллагын албан хаагч ширээний ард суудаг шигээ яг энийг өдөр болгон ч гэдэг юм уу зааланд нэг ганцхан цагийг өөртөө зарцуулчих юм бол уулнаад маш өөрт нь ирээдүйд нь хэрэгтэй илүү эм тариа хэрэгснээс илүү өөрт нь маш том хөрөнгө оруулалт гэж хэлмээр нь эрүү давхуу талаас одоо ковидоос хойш ер нь фитнес ямар нэгэн спортоор хичээж хөдөлгөөнтэй байх гэдэг зүйлийг манайх Монгол улс орон даяараа битгий хэлэхэд даяараа бас амар хандлттай ойлгохтой болчихсон шүү дээ. Тэрнээс үүдэлтэй ч юм уу ер нь бол өөртөө нэг 2 цагийг өдөр болгон ямар нэгэн байдлаар зарц
оролцуулж байгаасай гэж би маш их дотроо хүсдэг. Заавал фитнес гэхгүйгээр бас бүжиг одоо юу гэдэг спортын бүх төрлийн салбарууд байна шүү дээ тий. Өөрсдөө таалагдсан, тааламжтай байгаа зүйлээ сонгоод хичээлэх юм бол өөрт нь маш их төхөн баг. За та бүхэндээ аль болох амьдралд тань хэрэгжүүлж болох амархан одоо зөвлөгөөнүүдийг за дээр нь нүүрс ус багтай хооллох хэв маягийг дэмждэг эрдэмтэд эмч нарын судалгаа зөвлөгөөнүүдийг хүргэхийг хичээдэг байгаа. За тэгээд өнөөдөр миний хувьд та бүхэндээ кето дэглэм дагах үеийн 9 алдааг тодтогч хэлье. Тэгэхээр урин дулаан цаг болж байна, хувцсаа нэмэглэх цаг болж байна. Тийм болохоор илүү их жин хасах зорилгоор кето дэглэмийг барьж байгаа хүмүүсүүд олон байгаа. За дээр нь бас эрүүл мэндийн журмаар ч гэсэн кето дэглэмийг барьж байгаа хүмүүсүүд бас нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор кето дэглэмийг эхлэх үеийн болон кето дэглэм дагах үеийн гаргадаг нийтлэг алдаануудыг та бүхэндээ тайлбарлаж хэлж өгье. За миний хувьд 2016 оноос хойш кето дэглэмтэй ойр байсан. За анх фитнес клубд мэдээж ажиллаж байсан учраас жин хасах дэглэмүүдийг бол маш их судалдаг байсан. За тэр үед кето дэглэм бас нэлээд их үр дүнтэйг сонсоод хамгийн анх одоо өөрөө барьж үзчихсэн. За тэгээ түүнээс хойш бол жин хасах тэмцээнд оролцогчид за өшөө дээр нь фитнесээр хичээлдэг илүү жингийн хасахыг хүсэж байгаа хүмүүсүүдээр бол зөвлөгөө дасгалжуулалт өгж эхэлсэн. За сүүлийн 3 жил бол нэлийн яг кето дэглэмээ дагаж одоо дасгалжуулалт өгч байгаа. За тэгэхээр миний гаргаж байсан алдаанууд дээр нь бас миний дасгалжуулалт өгч байсан хүмүүсийн гаргаж байсан алдаанууд дээр суурилсан одоо энэ зөвлөгөөг бэлтлээ. Ингээд та бүхэн анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр нэгдүгээрт нь усны хэрэглээ. За яагаад чинь ер нь жин хасах дэглэм барьж байгаа ч юм уу ямарваа нэгэн эрүүл зохистой хоолтын дэглэм дээр заавал усныхаа хэрэглээг нэмэгдүүлэхийг одоо зөвлөдөг. За тэгвэл хэрвээ та кето дэглэм барьж байгаа бол яг өөртөө тохирсон усны хэрэглээтэй байх шаардлагатай. Хит их биш, хит бага биш. За усны хэрэглээ тань хэр зэрэг тохиромжтой болж байна гэдгийг мэдхийн тулд өөрийнхөө шээсний өнгөөр бол ялгаж харж болно. Хит их шар байвал танд ус хэрэгтэй байна. Хит их цайвар байх юм бол та усаа хэтрүүлж байна гэж бодох хэрэгтэй. За хоёрдугаарт нь өөх тосны хэрэглээгээ нэмж чаддгүй. За энэ бол ялангуяа кето дэглэм дөнгөж эхэлж байгаа хүмүүсүүдийн үед илүү их одоо харагддаг юу гэвэл мэдээж бид нар багаасаа өөх тосны хэрэглээг хязгаарл өөх тос муу гэж сонсож өссөн учраас яг гинт өөх тосныхоо хэрэглээг нэмэх нь бол хэцүү байдаг. Гэхдээ монголчууд бидний хувьд бол бас харьцангуй амьтны гаралтай өөх тосны хэрэглээг өргөн хэрэглэдэг учраас кето дэглэм маань монголчуудын хувьд бол барихад бас харьцангуй амар байдаг. За одоо жишээлбэл өөх тосыг хэрвээ одоо зүгээр боловсруулсан хоол хүнсийг бас бодоод үзье тий. Жишээлбэл чихэрлэг зайрмаг байна гэж бодоход зайрмаг маань өөрөө чихэртэй бас дээр нь өөх тосоор баялагд. Энэ бол мэдээж яг жишиг яг таныг таргалуулах хоолны жишээ. Гэтэл кето дэглэмийн үед бидний хэрэгжилж байгаа өөх тос бол илүү их байгалийн гаралтай сайн өөх тос байгаа гэсэн үг. Тэр дундаа омега 3-аар баялаг учраас энэ бол үрвслийн эсрэг нөлөөтэй. За одоо Монгол шар тос байна, цөцгийн тос байна. За дээр нь өөхөн тос байна, сүүлэн тос байна. За одоо монголчуудын хэрэглэх дуртай бас сүүлийн үед одоо нэлээд өргөн хэрэглэгдэх болсон коконат буюу кокосын тос байна. За оливын тос байна. За омега 3 буюу майлингийн үрийн тосыг бас нэлээд хэрэглэдэг болоо чацарганы тосыг бас хэрэглэдэг болсон. Гэх мэт өөх тосны сонголтууд яг энэ кето дэглэмийн үед бол маш их өргөн байдаг учраас та бүгд маань бас өөх тосныхоо хэрэглээг бага багаар нэмэх бүрэн боломжтой байдаг. За тэгээд дээр нь өөх тосонд дасал болох үе хүртлээ нэгсэндээ өөх шаталтанд орчихлоо гэд шууд 100% өөх тосонд дасал болно гэж бол байхгүй. Хүн болгоны бие организм өөр учраас энэ бол үйл явц бас нэг тодорхой хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр өөх тосонд дасал болтлоо та өөх тосныхоо хэрэглээг аажмаар багаар нэмээд өөх тосонд өөх тосыг нэлээд боловсруулж сурсны дараа харин өөх тосныхаа хэрэглээг багасгаж болох боломжууд бол байдаг. Гэхдээ энэ бол мэдээж тухайн хүнээсээ шалтгаалаад янз байдаг гэдгийг бити мартаарай. За тэгэхээр кето дэглэмийн үед хориглох тосны үед бол энэ үрийн төрлийн тоснууд байдаг. За тосны хэрэглээний талаар яриул маш олон зүйлүүд байдаг учраас яг энэ өөх тосны талаар бас та бүхэндээ дараа нь өөр дугаараараа илүү дэлгэрэнгүй зөвлөгөөнүүдийг өгөх болно. За гуравт нь махны хэрэглээ.
За маш олон хүмүүс миний кето 21 онлайн ангид орж ирээд эсвэл ганцаарчлсан бас дасгалжуулалт авах үедээ кето дэглэмийг дандаа мах ногоо гэж ойлгоод байдаг байсан багшаа. Гэтэл таны хоолны жорууд бол маш олон төрлийн хоолнууд байдаг юм байна. Өдөр тутмынхаа хүнсээр бид нар олон янзын хоол хүнс хийх боломжтой юм байна гэж хэлдэг. Тийм болохоор уургийн хэрэглээ махаа дагаад уургийн хэрэглээ маш чухал гэдгийг бас би та бүхэндээ хэлье. За уургийн хэрэглээ хит их байх юм бол мэдээж бөөрөн дээр ачаал өгөн. За уургийн хэрэглээ их байх юм бол энэ бас таны өөх шатаалтанд нөлөөлдөг учраас бас зарим хүмүүсүүдийн бол хувьд жин гацалт бас харагддаг байгаамаа. Тийм учраас ялангуяа хөдөлгөөн бага хийдэг ер нь офисын эсвэл байнгын сууган ажилтны хүмүүсүүдийн хувьд бол миний өгдөг зөвлөгөө бол 1 кг жиндээ 1 г уургийг бодож хэлэн жишээлбэл 70 кг жинтэй хүн бол өдрийн хоол хүнснээс авах уургийн хэрэглээ нь 70 г уург байж болно гэсэн үг. За хөдөлгөөн ихтэй дасгал сургуультаар байнга хичээлдэг. За оюугийн өдрийн 3-аас 4 удаа эрчимтэй дасгалаар хичээлдэг болвол таны уургийн хэрэглээ 1 кг тутамдаа 1.5 байдаг. Гэхдээ бүр нарийн яг үнэхээр яг жин хасч байгаа үед болон эсвэл жин нэмэх үеийн булчинлаг болох тийм төлөвлөгөөтэй явж байгаа хүмүүсийн хувьд уургийн хэрэглээг бас янз янзаар тохируулан хэрэглэх боломжтой гэдгийг бас бити мартаарай. За дөрөвдүгээрт нь эрдэсийн хэрэглээ. Эрдэсийн хэрэглээ бол маш чухал. Ялангуяа энэ бол кето дэглэм дөнгөж эхэлж байгаа хүмүүсүүдийн хувьд бол их чухал байдаг. За миний хувьд бол яг миний онлайн анги дээр бол ясны шил зөөвөлдөг, жамц давстай ус зөөвөлдөг. За жамц давс маань бол наатригаар баялаг. За ясны шил маань бол өөрөө маш их эрдэс бодисоор баялаг учраас яг дөнгөж яг шилжилтийн үед орж байгаа хүмүүсүүдийн хувьд бол бие махбодосоо маш их ус гадагшлуулдаг учраас усаа дагаад эрдэс бодис алдаж байгаа учраас энэ эрдэсийн алдагдлыг нөхөхийн тулд нэмэлтээр эрдэс бодис хэрэглэх заавал шаардлагатай гэдгийг ойлгох хэрэгтэй. За жишээлбэл миний ангид явдаг хүмүүсүүдийн хувьд бол дахин ангид орж ирэхдээ багшаа би түрүүчийн удаа ясныхаа шүлгийг хийж угаагүй эсвэл давстаа усаа сайн хэрэглэж чадаагүй байсан юм байна. Энэ удаа хэрэглэснээр илүү их миний өөх шатаалт жин харин маш сайн буулаа гэж хэлдэг. Тэгэхээр хэрвээ та кето дэглэм эхэлж байгаа бол эрдэсийн хэрэглээг заавал анхаарах хэрэгтэй. За 5 дугаарт нь хит их хоолныхоо хэмжээг багасгах. За хоолны хэмжээг багасгах гэдэг бол нэгсэн та өөрийгөө маш их өлсгөж байна гэсэн үг тийм ээ. За янз бүрийн мацгийн хэлбэр, за юу гэдгийг өдрийн 1 идэх, өдрийн 2 идэх, за эсвэл 24 цагийн мацаг барих гэх мэт янзын мацгийн хэлбэрүүд байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд ер нь жин хасах зорилгоор кето дэглэм барьж байгаа бол тэгж их хурдан өдрийн 1 хооллолт руу орох ямар ч шаардлага байхгүй. Маш олон хүмүүсүүд за багшаа би бүр өдрийн 1-ээр умаад буюу өдрийн 1 удаагийн хоолтой өчнөө олон хоног хооллоо. Гэтэл жин хасахгүй байна гэж гомдлож бас хэлдэг. Тэгэхээр та хит их өөрийнхөө бодисын солилцоог удаашруулсны улмаас эргээд зүгээр өдрийн 2, өдрийн 3-аар хооллоход бол буцаад жин нэмэх магадлалтай байдаг. Тийм учраас та ямар ч яаралтгүйгээр эхлээд өөх тосонд дасал болоод өөрийнхөө бие организмыг маш сайн сонсоод дараа нь бэлэн болсон үедээ өдрийн 1 хоолтыг бол дагах нь илүү зөв гэж бас бодож байна. Миний хувьд бол яг омаадын эсрэг биш байдаг. Гэхдээ бас омаад тохирохгүй хүн гэж бас байна гэдгийг бас анхаараарай. Тийм учраас та бүгд маань хэрвээ кето дэглэмийг эхлээд явж байгаа бол яаралтгүй өдрийн 1-ээр хооллоно гэдгийг бити бодоорой. За тэгэхээр 6-ад нь зарим хүмүүсүүдийн хувьд нүүрс усныхаа хэрэглээг маш сайн хязгаарлаж чаддаг. Одоо жишээлбэл зөвшөөрөгдөх хүнсээ маш сайн мэдж байгаа боловч завгүй улмаас ч юм уу эсвэл яарсан үед дэлгүүрээс сонголт хийж авахдаа шошгоны мэдээллийг маш сайн уншиж чадахгүй учраас зарим хүмүүс бас нүүрс усаар баялаг хоол хүнс худалдаж авах боломжтой байдаг. За дээр нь бас зэрлэг жимсний хэрэглээг кето дэглэмд зөвшөөрдөг учраас бас хэтрүүлэн хэрэглэх бас тохиолдол байдаг. За нөгөө талдаа бас сүүс үн бүтээгдэхүүнүүдийг ялангуяа миний ангид бол би зөвшөөрдөг. Гэхдээ сүүс үн бүтээгдэхүүнийг зөвшөөрөх үед бас хязгаар гэж байдаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл сүү маань өөрөө лактоз буюу нүүрс ус угаасаа юм чихэрлэг амттай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өдөрт
тутмынхаа хоол хүнсэндээ сүүсүүн бүтээгдэхүүнүүдийг маш багаар хэрэглэн тэр дундаа одоо өрөм байна, бас дээр нь цөцгий байна. За тэгээд ааруул байна. Гэх мэтчлэн ийм сүүсүүн бүтээгдэхүүнүүдийн хэрэглээг маш багаар хэрэглэх шаардлагатай. Бүр зарим үед жин буухгүй үед зарим хүмүүс сүүсүүн бүтээгдэхүүнүүдийг бас хязгаарлах шаардлагатай болдог. За тийм учраас та нүүрс усныхаа хэрэглээг маш сайн анзаарах хэрэгтэй. Ууж байгаа шингэн хэрэглэж байгаа бүх хоолныхоо нүүрс усны хэрэглээг нийт нүүрс усаар нь тооцно гэдгийг бас анхаараарай. За 7-дугаарт нь амны зугаа. За амны зугаа гэхлээр хамгийн түрүүнд хүмүүсийн толгоонд орж ирдэг зүйл бол самар. За тэгэхээр самрын хэрэглээг хязгаарлахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл ихэнх хүмүүс самрын хэрэглээ одоо болно гэж зөвшөөрөхлөөр заавал маш их хэмжээгээр идэж дуусгадаг. Ерөнхийдөө анзааралгүй маш олноор идчихдэг штэ самрыг хэрэглэхээр тийм ээ. Тэгэхээр хоол хооронд амны зугаа, самар, за самартай жигнэмэг, за эсвэл самартай одоо талах, за тэгээд дээр нь бас ааруулны хэрэглээ. Ер нь амны зугаа гэхлээр ямар нэгэн одоо кето бас амттангууд байна, кето жигнэмгүүд байна. Энэ болгоныг хоол хооронд хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ та яг өдөржингөө энэ маань амны зугаа хэрэглээд байна гэдэг чинь өдөржингөө та хоол идээд байна л гэсэн үг шүү дээ. Хивээд байна гэсэн үг. Таны уул нь кето дэглэм барьж байгаагийн гол зорилго нь бол өдөрт одоо өглөө хоолоо идлээ, өдөр хоолоо идлээ, орой хоолоо идлээ. Энэ дараалалаараа хоол идэхэд таны цусан дахь сахарын хэмжээ илүү тогтвортой байх хэрэгтэй. Гэтэл амны зугаа идэж байна, зөвшөөрөгдсөн юм чин гээд идээд байх юм бол тэр дундаа олон хүмүүс хэтрүүлэн иддэг учраас таны цусан дахь сахарын хэмжээ өснө. Дээр нь бол бас жинд маш их нөлөөлнө. Тиймээс та бүхэн болж өгвөл амны зугаа иддэг зуршлаасаа салах хэрэгтэй. За 8. За маш олон хүмүүс жин хасах дэглэм барьж байгаа юм чинь дасгалтай хослуулж хийвэл илүү үр дүнтэй гэж боддог. За миний хувьд бол кето дэглэм хэрвээ та дөнгөж эхэлж байгаа бол дасгал хөдөлгөөний эхний 7 хоног бол хэрвээ үнэхээр хийхийг хүсэж байгаа бол маш зөөлнөөр эхлэх хэрэгтэй. Дасгал хийх нь бол мэдээж үр дүнтэй. Гэхдээ хитрхи их хитрүүлэн хийх гэдэг. Жишээлбэл өдөр болгон дасгал хийх юм бол энэ нь танд эсэргээрээ жин хасахаасаа илүүтэйгээр стресс болж хуурна. Дээр нь жингийн гацалтанд хүргэнэ гэсэн үг. Тийм болохоор заавал кето дэглэм барьж байгаа хүмүүсүүдийн бол дасгал хийх гэж яарах шаардлага байхгүй. Харин зүгээр ахуйн хөдөлгөөнүүд бол илүү итгэжүүлж болно. За юу гэдгийг тийм ээ гэрээ цэвэрлэх, эсвэл алхах, за дээшээ доошоо шатаар явах гэх мэт маш олон хөдөлгөөнүүдийг бол өдөр тутмынхаа хөдөлгөөндөө нэмэлтээр оруулж ирэх боломжтой. Одоо илүү их хэсгэж болно гэж байна. Харин эрчимтэй заавал одоо булчин дээр одоо ачаалал өгсөн дасгалуудыг хийх юм бол энэ нь бол та яг өөртөө тохирсон яг л бас хоолтой адилхан өөртөө тохирсон дасгалын програмд эсвэл өөртөө тохирсон дасгал хөдөлгөөний одоо системтэй ийм төлөвлөгөөтэй байж та илүү үр дүнтэй явна гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн сүүлд нь хамгийн чухал анхааруулах зүйл юу вэ гэхлээр хэрвээ та кето дэглэмийг дагаж байгаа бол яг дөрмийн дагуу дагах хэрэгтэй. За энэ бол илүү юун дээр би хэлэх гээд байна вэ гэхлээр миний хувьд би бас өөрийнхөө дасгалжуулж байгаа хүмүүстэй кето дэглэмийг мөчлөгтэй одоо дагахыг зөвлөдөг. За зарим хүмүүсүүдийн хувьд бол өөрийн ирэхгүй бас яг юм мөчлөгтэй маягаар одоо кето дэглэмийг дагдаг. Гэхдээ энэ мөчлөгтэй кето дэглэмийг дагах үед маш их олон алдаанууд гардаг. Тэгэхээр мөчлөгтэй кето дэглэм гэж юу вэ гэдгээ бас сайн тайлбарлаж өгье. За мөчлөгтэй кето дэглэм бас яг тодорхой хугацаанд та кето дэглэмээ дагаж байгаад за нэг өдөр нүүрс усныхаа хэрэглээг бас нэмж болдог. За тэгэхээр энэ нүүрс усныхаа хэрэглээг нэмэх өдөр зарим хүмүүсүүдийн бол хэтрүүлэн нүүрс усныхаа хэрэглээг нэмдэг. Энэ өдөр жишээлбэл зайрмаг идэн, одоо пицца идэн, торт идэн, чихэр идэн гэдэг ч юм уу тийм ээ. Жимстэй чихэрлэг ундаануудыг хэрэглэнэ гэх мэтчлэн хит их одоо нүүрс усны хэрэглэг хэтрүүлэн оруулж ирэх нь бол маш буруу байдаг. За эннийхээ эсрэгээр харин яг өөрийнхөө нүүрс устай өдөртөө илүү их одоо нүүрс ус багтай хоолны дэглэм барьж байсан хүмүүсийн хувьд бол илүү юу зүгээрээд байгаа гэхэлэр slow carb буюу илүү их одоо гликемик индекс багтай
нүүрс усан хоол хүнсүүдийг оруулж ирж болдог. За энэ маань юу вэ гэхээр одоо юу гэдгийг нөгөө үрийн төрлийн за сэвэг зарам байна, овёс байна. За одоо жишээлбэл киноа байна. За бас нөгөө талдаа зарим жимсний хэрэглээнүүдийг оруулж ирэх бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр бас яг энэ өдрүүдэд болохоор гурвалжин будаа, бор будаа гих мэдчлэн эслэгээр баялаг бүхэл үрийн одоо хоол хүнснүүдийг бас оруулж ирэх бүрэн боломж байдаг гэдгийг бас та бүгд яагаад гэвэл кето дэглэм дагсан л бол одоо насан туршдаа заавал одоо юу гэдгийг би энэ одоо хоол хүнсийг хэрэглэж болохгүй юм байна гэж бас зарим хүмүүсүүд ойлгоод байдаг. Гэтэл үгүй. Хэрвээ та үнэхээр яг өөрийнхөө дүрмийн дагуу явж чадж байгаа л өөх тосонд маш сайн дасал болж чадсан болвол зарим тохиолдолд та нүүрс усныхаа хэрэглээг нэмэхэд бол кетозоос гардггүй буюу өөх шатаалтаас гарахгүй байх бүрэн боломжтой байдаг юм аа. Тийм учраас яг энэ кето дэглэмийг мөчлөгтэй дагаж байгаа хүмүүсүүдийн хувьд бол маш сайн анхаарах хэрэгтэй энэ зүйлийг бол та бүгд маань бас яг өөртөө тохируулан хэрэглэх хэрэгтэй гэдгийг бас анхаараарай. За ингээд өнөөдрийн хувьд бол маш олон хүмүүсүүдийн гаргаж байсан алдаануудыг зөвлөгөө болгож та бүхэндээ анхаарах маягаар бас энэ дугаараар хүргэлээ. Ингээд хэрвээ сонирхолтой байсан бол та миний энэ видеог лайк дараад бас комент бичээрэй. За ингээд та бүгдтэй амжилт хүсье. Та бүхэн нэвтрүүлгээс маань кето дэглэмийн үед одоо хэрхэн бүрөө хамгаалах, за кето дэглэмийн үед ямар дасгал хөдөлгөөн хийх, за кето дэглэмийн одоо хоолтын үедээ юун дээр анхаарах талаас нь зөвлөгөө мэдээллүүдийг хүргэлээ. Тэгэхээр нэвтрүүлгийн маань тухлан үзсэн бүх үзэгчдэд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.